Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдөр хоёр хувьсгчтай тэнцэтгэл бишин систем гэсэн хичээлийг үзнэ. За энд бид нар нэг жишээ нэгдүгээр бодлогыг нь авч үзье. Системийн шийдвэрийн олонлогийг зураасаар үзүүл гэсэн байна. За энийг бодохдоо бид нар ингэж бодъё. Эхний тэнцэтгэл бишиг нь авъя. Эхний энийг. За тэгвэл эндээс хасгын y их багын тэмдэг 2x нөгөө талд гараад хас 2x нэмэх 5 болно. За дараагийн тэнцэтгэл биш маань хас 2y тэмдэг нь ийшээ гараад хас x хас 2 болно тий. За одоо эндээс юу болох вэ? Хас y-г нэмэх y болохын тулд энэ тэмдэг бас эсрэгээрээ солигдсон тий. Хуваах нь 2x хасган 5 гэд бүгдийг нь тэмдгийг сольсон байгаа. За энэ чинь 2y гэд нэмэхээр би чи тэгвэл энэ тэмдэг бас ийшээ солигдно. Энэ нэмэх x нэмэх нь 2 болох нэ. За одоо эндээс бид нар ийм тэнцэтгэл биш гараад ирсэн. Y баг юм уу тий. Баг 2x хасган 5. Эндээс y их x нэмэх нь 2 хуваах нь 2 гэсэн үг. За тэгвэл эндээс бид нар тус бүрийн графикийг нь координат дээр зурна. За тэгвэл би ингээ эхний тэгштгэл чинь тэгштгэл болгоод би чи y тэнцүү 2x хасган 5 эндээс x ба y гэсэн хөснөхтэй энэ функцийн графикийг зурна тий. За юм байна. За t-ийг орлуулахаар x-ийн бол t гэсэн 2-ыг t-гээр үйлжүүлээд 5-ыг хасгаар хасах 5 гэж гарна. 1-ийг орлуулахаар 2-ыг 1-гээр үйлжүүлээд 5-ыг хасгаар хасах 3. За 2-ыг орлуулахаар 4-өөс 5-ыг хасвал хасах 1 гэж гарна. За тэгвэл эхний функцийн график чинь t-гээс хасах 5 чинь энд байна. 1-ээс хасах 3 гэхээр чинь энд байна. 2-оос хасах 1 гэсэн юм тий. Тэгэхээр энд байна. Энэ миний. За одоо энийг зуръя. За энэ тэмдгийг харна. Энд эрс баг гэсэн учраас бид нар тасархай зураасаар ингэж зурнаа. Энэ чинь юу вэ? Y тэнцүү 2x хасган 5-ын график. За одоо бид нар ингэ энэ аль нэг талаас нь нэг цэг авъя. Би эндээс тэг гэсэн цэг авъя. Тэг гэдэг цэг чинь эхний тэгштгэл бид нар орлуулж шалгая үзье. За y-ийн оронд тэг байна. 2 өржих нь тэг хасах нь 5 байна. Эндээс тэг хасах 5-аас бага гэж гарна. Тэг хасах 5-аас бага уу? Тэг гэдэг тоо чинь хасах 5-аас их учраас энэ тал нь биш нөгөө энэ зураасын нөгөө талыг нь ингэж тэмдэглэнэ. Зуран гэсэн үг. За одоо бид нар 2 дугаар бодлогыг нь үзье. 2 дугаар тэнцэтгэл биш. Y тэнцүү x нэмэх нь 2 хуваах нь 2-ыг координат дээр тэмдэглэнэ. За x ба y гэсэн хөснөгт байгуулъя. X-ийн бол би тэг гэсэн тоо орлуулвал энэ чинь тэг дээр 2-ыг нэмээд 2 хуваа 1 гэсэн үг. X-ийн бол 2-ыг орлуулвал 2 дээр 2-ыг нэмээд 4-ийг 2 хуваа 2 гэсэн үг. За одоо би 4 гэсэн тоог орлуулъя. 4 дээр 2-ыг нэмээд 2 хуваа 3 гэсэн үг тий. За тэгвэл би тэмдэглэе. Тэгээс 1 гэдэг чинь энэ шиг байна. 2-оос 2 гэдэг чинь энд байна. 4-өөс 3 гэхээр энд байна. За бид нар тэгвэл энийг тэмдэглэе. Энэ бас тэнцүүгийн тэмдэг биш учраас энэ чинь эрс их гэсэн учраас бид нар энийг зураасаар ингэ тэмдэглэнэ. За юм байна. За одоо бид нар шийдийг нь бичнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл шийд гэдэг чинь эндээс би тэг гэсэн цэг авч үзье. Тэгвэл энд орлуулъя. Y-ийн оронд тэгийг орлуулсан байгаа. Энэ тэгшгэлд орлуулсан байгаа шүү. Энэ тэгшгэлд. Y-ийн оронд тэг гэсэн цэг. Тэглэр нэмэх нь 2 хуваах нь 2. Эндээс тэг гэдэг чинь 1-ээс их үү? Тэг энэ завсар нь биш учраас дээшээ тэмдэглэх юм ээ тий. Энийг тэмдэглэе. Дээшээ
зурагдах юм байна. За тэгвэл энэ огтлж байгаа цэг нь бидний шийд болно. Огтлж байгаа завсар цэг нь биш, огтлж байгаа завсар нь бидний шийд болно. Огтлж байгаа завсар гэдэг чинь зөвхөн энэ бодогдсон энэ хэсэг л бидний шийд болох нэ. За дараагийн бодлого. За 3 дахь бодлого. За 3 дахь бодлогын тэмдэг x-с 1-ээс бага гэсэн байна. Өөрөөр хэлбэл бид нар x-ийн сүн 1 гэсэн x-ийн сүн x-ийн 1 гэдэг чинь энэ байна те. L-с бага учраас бид нар энийг зураас юугаар тэмдэглэе. Энэ x-ийн сүн 1 гэсэн үг. X-ийн сүн 1 гэсэн. X-с 1-ээс бага гэсэн байна. X-ийн сүн x-с 1-ээс бага гэхээр чинь баруун тал нь x 1-ээс их учраас баруун зүүн талыг нь ингэж тэмдэглэнэ. За ингэж тэмдэглэх юм байна. За одоо y энэс y тэнцүү хас 2 гэсэн шулууныг байгуулъя. Y тэнцүү хас 2 гэдэг чинь y-ийн хас 2 хаа вэ? Тэрийг тэмдэглэн y тэнцүү хас 2 гэдэг чинь энэ байна тий. Тэгвэл энийг дайруулаад бид нар ингэж тасархай зураасаар ягаад тасархай зураас гэвэл энэ L баг гэсэн учраас L их L баг гэсэн учраас тасархай зураасаар зурна. Энэ чинь y тэнцүү хас 2 гэсэн үг. За одоо y хас 2-оос их гэсэн учраас бид нар энийг y-ийн доош болохоор хас 3 хас 4 гэдэг чинь бага болсон тий бага гэсэн учраас y бага болсон. А бид нарт y хас 2-оос их гэсэн учраас хас 2-оос их тоонууд чинь энэ зураасын дээд талд байгаа гэсэн үг. За тэгвэл энд багталж байгаа цэг завсар нь бидний тэгсгэрийн шийд болно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хэсэг нь бид нарт бидний шийд гэсэн үг. За одоо дөрөвдүгээр бодлогыг нь харъя. X-с 1-ээс их 3-аас бага гэсэн байна тий. Тэгвэл бид нарт ийм хоёр функцийн график зурагдах юм байна. X тэнцүү 1 эсвэл x тэнцүү 3 гэсэн. X тэнцүү 1 гэдэг чинь энэ дээр байна. Энд дээр тэмдэглэе би. X тэнцүү 1 энэ x тэнцүү 1 x тэнцүү 3 гэсэн. За x 1-ээс их 3-аас бага гэхээс эндээс их эндээс бага гэхээр чинь энэ хоорондох завсрыг хэлж байгаа. За одоо y гэдгийг авч үзье. Энэ y тэнцүү хас 3, y тэнцүү 2 гэсэн цэгүүдийн шулууныг тэмдэглэе. Тэгвэл бид нарт y тэнцүү хас 3 гэдэг чинь энэ байна тий. Хас 3-аас L их гэсэн учраас тасархай зураасаар зуръя. Энэ чинь y тэнцүү хас 3 гэсэн үг. Y тэнцүү 2 гэдэг чинь тэнцүүгийн тэмдэг байгаа учраас ингэ тэмдэглэе. За y мөн энэ хоёр тооны хооронд байгаа учраас бид нар энийг бас тэмдэглэнэ. Будна гэсэн үг. За тэгвэл огтлж байгаа завсар нь найл нь вэ гэвэл бидний огтлж байгаа завсар маань зөвхөн энэ бодогдсон энэ миний бодож байгаа газар чинь бидний тэнцэтгэл биш юм. Шийдийн мууж байна. За дараагийн бодлого маань 9-р бодлого. За 9-р бодлогыг нь бодъё. Төрөний аргаар бодъё. За эндээс хасах y 1 хасах 2x хасах 2 гэж гарыг. Эндээс y 3 хасах нь x хасах 1 гэж гарна тий. За эндээс хасах y 1 хасах 2x 1-ээс 2 хасах 1. За y баг хасах x 3-аас 1-ийг хасах нэмэх 2 гэж гарна. За тэгвэл энэ хасах y-ийг нэмэх y болгоё. Y тэмдэг эсрэгээрээ солигдоод 2x нэмэх нь 1 болно. Энэ чинь y хасах x нэмэх 2 болох нэ. За тэгвэл энийг тус тусад нь бид нар
графикийн координатыг тэмдэглэе. За эхний функцийн графикийг тэмдэглэе. Эндээс бид нар x, y гэсэн хоёр x, y гэсэн сегүүдийг бол x-ийн оронд t-ийг орлуулбал y чинь 1 гэж гарна. X-ийн оронд 1-ийг орлуулбал 2-ыг 1-ээр үзүүлээд 1-ийг нэмэл 3. За 2-ыг орлуулбал 4 дээр 1-ийг нэмэл 5 гэж гарна тий. За тэгвэл энийг тэмдэглэе x, y гэж. За x-ийн оронд t-ийг орлуулахаар 2 гэж гарна. 1-ийг орлуулахаар 1 гэж гарна. Ягаад гэвэл хасах 1 нэмхэн 2 гэхээр 1. 2-ыг орлуулахаар тэг гэж гарна. За тэгвэл энийг тус тусад тэмдэглэе. 2-аас 1, 1-ээс 3, 2-оос 5 гэдэг чинь энэ байна тий. За энэ тэмдэглэе. Энэ зургийг. За одоо шийдийн мужик нь тэмдэглэе. Эндээс би хамгийн амархан нь тэг гэсэн сэг учраас тэгийг ихний тэгшгэлд орлуулъя. Энд орлуулахаар тэг 2-оор чихэн тэг нэмэх нь 1. Тэг 1-ээс бага үнэн байна те. Тиймээс энэ нь доошоо зурагдах юм байна. За юм байна. Энэ функцийн графикийг би ингэж үргэлжлүүлээд зоръё. За дараагийн бодлого маань эндээс энийг тэмдэглэе. Тэгээс 2 гэсэн байна. Тэгээс 2 гэдэг чинь энэ хэсэг байна. 1-ээс 1 гэдэг чинь энэ хэсэг байна. 2-оос тэг гэдэг чинь энэ хэсэг байна. Энийг бас ингэж тэмдэглэе. За энэ чинь бидний y тэнцүү хасах x нэмэх 2 гэсэн функцийн график. Энэ маань y тэнцүү 2x нэмэх 1 гэсэн функцийн график байна тийм. За тэгвэл энэ цэгийг тэмдэглэе зуръя. За эндээс би хамгийн амархан нь энэ шаал зураастай тийм. Хамгийн амархан нь тэг гэсэн цэгийг шалгана. Энд бид нэр тэг гэсэн цэг орлуулж үзье. Хасах нэмэх 2. За эндээс тэг 2-оос бага гэж гарна. Тэг 2-оос бага үнэн байна тий. Тэгвэл энэ зураасыг нь зуръя. Хэрвээ тэгтээ хангахгүй байвал дээшээ зурах ёстой байсан. Одоо бид нар хангаж байгаа учраас ингээд суулж байгаамаа. За тэгвэл энэ огтлж байгаа завсар чинь бидний тэгштгэлийн системийн шийд болох нэ. Өөрөөр хэлбэл энэ хэсэг чинь бидний шийд гэсэн үг. Шийдэх гэсэн зөвхөн эндээс юм тийм. За юм байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.